Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ тогтмол хийхийг хичээнэ. За ингээд олон юм нуушаад явах бай. Бичлэгтээ орцгоё. Юужин тэнгэрээс хурдтайгаар доошлон унжив. Уулын оргил дээр хар ашлангийн цайз харагдаж байна. Би тийм хол явах ёстой юм уу? Вермутийн булшийг энэ хавьд нуусан юм чинь. Би цайз руу явах замдаа энэ хавийг шинжиж болох юм байна гэж бодов. Түүний хажуугаар Сян чангаар орилон доош унахва, насанд хүрэх ёслол биднийг тэнгэрээс унахаар эхэлж байгаа бол энд дор хаяж хамгаалтын төхөөрөмж байгаа бах. Тийм юм чин тэр өөхгүй байлгүй дээ. Түүнийг орхиод өөр дээрээ төвлөрье хэмээн бодоод тайвнаар маана удирдан доошлов. Цайзын тартан дээрээс зөвлөлийн гишүүд болон өрхийн тэргүүлэгч тэднийг ажиглан зогсоно. Дионерс. Энэ Венедиг хүч үү? Буслах. Үгүй ээ, хөгдөр шидвэн. Дионерс. Тэр бас сандарсан харагдахгүй байна. Тэр шидтэй сайн юм гэж. Тэр хэр чадварлаг юм гэж байхан асуухад буслах. Хөгдөг шид дөрөв тойргийн хамгийн доод түвшний шид. Тэр нэлээд өндөр газараас унсан гэхэд түүний хурд тогтвортой. Тэнцвэрэж сайн барьж байна. Тэр багада 5 тойрог юм шиг байна гэж тайлбарлав. Дионерс. Үрхийн тэргүүлэгч чи Южин Зайнхартын цагаан гад арга барилаар ямар төвшөнтэй байгааг мэдэх үү гэж асуухад Гилард. Тэр 10 руу явхаасаа өмнө 3 уттай байсан. Өмнө жил түүний 4 уттай болсон гэсэн захиа авсан гэж хариулв. Дионерс. 19 настай 4 уттай. Тэгж хэлснээс хойш жил болсон гэхээр одоо агсан байх хэмээн баяртай аргагүй хэлв. Зөвлөлийн гишүүн тэгэх боломжгүй. Насанд хүрэхээс өмнө 5 уттай болохоо гэж үгүйсэхэд Кармен чи авьяасгүй байлаа гэд бусд нь тийм байна гэсэн үг биш гэж хэлэхэд зөвлөлийн гишүүн хатагтай Лайнхарт та намайг яг одоо дорд үзээд байна уу? Би зөвлөлийн гишүүн болоод 10 жил болж байна гэж уурлав. Кармен чи ийм царайтай байж намайг битгий хатагтай гэдвэ. Бусад хүн чамайг миний аав юм уу өвөө гэж бодохоор байгаа гэж хэлэхэд зөвлөлийн гишүүн та баларх эртний хүн байж шид ашиглан залуу харагдаж байгаа зү. Хэр удаан ийм царайтай явах гэсэн юм гэж уурлан асуув. Кармен хөгшин харагдахын оронд залуу харагдсан хамаагүй дээр гэж хэлэхэд зөвлөлийн гишүүн ямар мэдрэмжгүй юм бэ? Зөвлөлийн гишүүн бол зөвлөлийн гишүүн шигд харагдах хэрэгтэй. 60 гарсан настай юм байж өөрийгөө одоо бовтол 20 гаруй настай гэж мөрөөдсөөр байх юм гэж уурлан хэлэхэд. Кармен тамхи тас хазаад түүн рүү хүйтнээр ширтгэхэд зөвлөлийн гишүүн айж цочирдон сандрав. Дионерс тэр хоёр газартчлаа. Доминик чи яв гэж тушаахад Доминик зөвшөөрөв. Хар арслан командлын 1-р салааны ахмад Доминик Лайнхарт. Гилард бид хүүхдүүдийг цайзад ирснийхэн дараа шалгах хэрэгтэй гэж хэлэхэд Дионерс тэгвэл наадах чинь шалгалт биш болно. Чи хүүхдүүдтэй итгэхгүй байгаа мó гэж асуув. Гилард итгэдэг гэж дуу муутайхан хэлв. Дионерс энэ цус залуунждах ёслолоос өөр. Бид тэдний нас туршлагад тааруулан бэлдвэл ямар ч нэмэр гахгүй гэж хэлэхэд Гилард бид тэгж хийх байсан юм бол юудыг энд дуудаж болох байсан юм шиг санагдаж байна гэхэд Дионерс чи тэр гэргийг мартаагүй л байгаа мó. Үрхийн тэргүүлэгч хүүчин гэдгийг мэдэж байна. Гэхдээ чи түүнийг орхих ёстой. Чи юудыг ээжийнхэн газарт тайван жаргалтай амьдралаар амьдарч байгааг мэдэж байгаа гэж хэлв. Гилард гэхдээ юуди гол гэр бүлийн ууган хүү. Тэр үрхийн тэргүүлэгч болж чадахгүй ч харамсалтайч түүнд насанд хүрэх ёслолд оролцох эрх байгаа гэж гомдлов. Дионерс гэхдээ тэр хүүхэд аль хэдийн насанд хүрчихсэн гэж хэлв. Үзэгдэж шилжиж ойн гүнд 2 толгойд оркийг Южин устгаж байх ба. Энэ 2 дахь нь. Южин 2 толгойд оркууд ойг тэр чигт нь өөрсдийн эзэмштэй болгодог төрөл. Тийм болохоор тэд нэг газар байна гэж байхгүй. Тэднийг торонд үсгэсэн бололтой. Ганц энэ оркууд ч биш. Энэ ой тэр чигтээ мангасуудын ферм байна. Тэд бидний маанайг цус салхамждах ёслол шиг хориогүй. Бидний хідэн мангастай тулгдахыг харахын тулд тэнгэрээс унгаана гэж байхгүй гэж бодон цааш алхаж байх ба. Түүнийг ойн дундуур атгаж байтал урдаас нь вайгурн гарч ирэн гинт дайрав. Юужин харна инээмсэглэв. Юужин мэдсэн юм гэж хэлээд булдаад. Чи хизэнээс виверэндээ суудаг болсон юм гэж асуув. Сиэл чи яаж мэдэж цагтаа амжин болтов гэж гайхан асуухад Юужин салхи хэлсэн юм гэж хариулв. Сиэл ямар ногшоо яриад байгаа юм бэ гэж уурлахад Юужин
Ганц мангас байвал хитрхи амархан байна гэдгийг мэдсэн юм. Уулзалгүй утсан байна. Надтай мэндхийн оронд шууд дайрхан жаахан онцгүй юм шүү. Бихэд CL Полгооч нь өгдөхгүй байна уу гэж асуухад Юужин Полгоо яагаад гэж гайхан асуу. CL энэ ой тэр чихтэй бүрхүүлтэй байгаа. Бодол санааг чинь самууруулах ёстой доо гэж хэлэхэд Юужин энд дөнгөж ирэхэд толгой жаахан иргсэн юм байна. CL тэгэл болоо юу. Юужин миний оюун санаа бүхэлдөө гэж хариулв. CL энэ бүрхүүл оюун бодлынх нь айдсыг хий. Үзэлтгээр харуулна оюун санаагаа алдрах ёстой байсан. Ах маань нэг тэнэг сүнслээс болж чихт үдийхтэд тойролж байсан гэж бодов. Юужин би өмнөх амьдралдаа иймэрхүү оюун санааны дайралтыг олон удаа дэвчиж байсан. Бас энэ ойн бүрхүүл оюун санааг албуудах зорилгогүй юм байна гэж бодов. CL бид ууган чам руу төрүүж дайхын оронд эхлээд айцтайгаа хэрхэн нүүр тулахыг чинь харах гэж байсан юм. Надад өөр сонгорт байхгүй боловтой гэж хэлээд илдээ суулав. Юужин би сийхтэй тулалдана гэж бодоогүй юм байна. Гэхдээ CL би чамд зөөлөн хандахгүй шүү гэж хэлээд илдээ суулав. CL ил дээрээ хүчтэй далайж огцом дайралт хийв. Юужин CL-ийн дайралтыг төвггүйхэн хаахва. CL мод руу хүчтэй үсрэн алдаж дараагийн дайралтаа бэлтэн огцом үсрэн дайрав. CL зогсолтгүй дайравч нь дайралтуудыг нь хаасаар л байв. Юужин чи агаалт байхдаа бултаж чадахгүй үстэй гэж хэлээд шид хэрэглэн дайрахад Ваюурын хүчтэй салхи үүсэх нь Юужиний шидийн дайралтаас CL бултаж амжив. Юужин тэр ваюурнаар өөрийгөө хордлуулчихлаа гэж бодох мөчөд CL маш хурдтай дайрахад Юужин тэр дороо дайралтаас бултав. CL дээрээс доош илдээ барин хүчтэй унаж дайрах. Юужин түүний дайралтыг бүгтэн агаарт үсэрнэ. Юужин хурдтайгаар доош бууж ирэхдээ нүмергөөсөө ташуураа гаргаж ирнэ. CL-ийг хүлж аваад газарт хүчтэй унгав. Юужин басчлаа гэж хэлээд инээмсэглэв. CL газар унам хөдөлж чадахгүй хэвдэх бөгөөд болоогүй байна гэж хэлэхэд гинт CL-ийн ваюурын араас нь амаа ангаан Юужин рүү дайрахад Юужин ташуураа тавиад бултав. Юужин илдээ суулна далайхад CL ви битгий ал гэж чангаар хашрав. Юужин гайхан ви юу гинэ гэж гайхан асуув. CL би битгий ал гэж байна. Юужин энэ жижигхэн ширэн нүрт над руу ихэлж дайрсан хүн байж хэмээн бодов. Юужин чи өнөөдөр азтай байна гүрүүлээ гэж хэлээд дайрч байгаа ваюурныг хүчтэй өвшөлдөөд. Юужин хурдан дээр нь гараад толгой руу хүчтэй захив. CL өдөгчөн бэ. Өөрийн илдээ урдаа барин маанагийн хүчээ илд рүүгээ бүрэн төвлөрүүлж цэнхэр гэрэл бадруулна. Урагш маш хурдтайгаар үсрэн дайрч Юужин рүү илдээ чиглүүлэн довтлоход. Юужин өөдөөс нь ирж буй CL-ийн дайралтыг өөрийн нүцгэн гараараа хаахаар бараа урагш сунгана. CL хэр миний илдийн сүнсний эсрэг нүцгэн гараа ашиглах гэж байгаа юм байх та. Солиоччихсан юм байх та гэж бодоод сандрав. CL сандран чиглэлээ өөрчлөхөд Юужин түүний бугуунаас нь бариад амжина. Түүний дайралтыг бүрэн зогсоож CL-ийг доошин даран унгаана. CL жаахан зөөлө хандаж олбоггүй юм уу гэж асуу. Юужин над руу дайрахаа болно гэж амлуул гэж хэлээд инээмсэглэв. CL тулаан аль хэдийн дуусчихсан. Тэглээч би ялахааргүй байсан. Би чамаа шалгаж чадахгүй гэж хэлээд татгалцахад Юужин түүнийг тавьж явуулна. Юужин гараа өргөн тулааныг дуусгасандаа сэтлэл хангалуун инээмсэглэнэ. CL чи намайг илдийнхэн чиглэлийг өөрчлөн гэдгийг мэдэж байсан юм уу гэж асуухад Юужин тэгэх боломжтой байсан гэж хариулв. CL би өөрчлөөгүй байсан бол гарч нь тасрах байлаа гэж хэлээд уурлав. Юужин чамайг миний гарыг тэгж чадахгүй гэдгийг сайн мэдэж байсан болохоор гараа гаргасан юм. CL хоогийн нохоо вэ гэж хэлв. Юужин гинтийн бэлгийн араас дахин гинтийн бэлэг гарч ирсээр байна. Чи энд байгаа дээрээ надад хэдэн юм тайлбарлуул яасан юм гэж асуу. CL зүгээр явж хар арслангийн цайзыг хай гэж хэлэхэд Юужин би тэрийг мэдэж байна. Ихтэй тэгэх явц хэр их ядаргаатай байх вэ гэж байна гэж асуу. CL хар арслангийн 60 гүлэгт баатар байгаа. Үүнд нь ахмадууд багтсан. Тэд нар энэ уулаар дүүрэн байрлсан ба ахтай хоёрыг хайж байгаа гэхэд Юужин насанд хүрэх ёслол гэхдээ арай чангуу үгүй юу гэж хариулв. CL зөвлөлийн удирдагч чамайг өндрөөр үнэлдэг. Хөөрхий ах маань чамаас олж ийм байдалд орсон гэж хэлв. Юужин 60 хүн 2 хүн рүү гинтийн дайралт хийн гэхэд арай л их хүн байна. CL
Энэ уул их өргөн уудам. Зарим нь ахтаа хоёрыг болохгүй газар руу явахыг чинь зогсоох зорилготой байрлсан байгаа гэж хэлэхэд Юужин Вермутийн бууч гэж бодов. Юужин хориотой газар руу явж байвал зогсооно гэсэн үг үү? Тэр нь тэгээд хаана ингэж асуухад Сиэл мэдээж хэрэг аюутай газар. Энэ ууланд их олон мангас байгаа. Энэ хавьд ганцхан оркууд л байгаа. Харин гүн рүү нь явбал оркуудыг хөнгөн алах аюутай чөтвөрийн мангасууд байгаа гэж хэлв. Юужин чөтвөрүүд тэд нар яагаад энд байдгийг гэж асуухад Сиэл хар аслан гүдэгт баатруудыг туршлага сайжруулахын тулд чөтвөрүүдийг өсгөж байгаа гэж хариулв. Юужин чөтвөрүүд гэрийн тэжээмэл антид биш. Тэднийг өсгөх боломжгүй. Тэгэхээр тэд ойдсол явж байгаагийнх нь гэж хэлээд авга Вермутийн булш энэ ууланд байгаа. Тэгтэл тэд энд чөтвөрүүдийг сул тавьчихсан байгаа мó гэж уурлав. Сиэл чи яагаад над руу уурлаад байгаа юм гэж асуув. Юужин би Лайнхартын нэг хэсэг байж яаж уурлахгүй байх юм бэ гэж хэлэхэд Сиэл чи хизэнээс Лайнхартад ач холбогдол өгдөг болчихсон юм. Миний мэдэж байгаагаар бол чөтвөрүүд Вермутийн булшнаас хол байгаа. Би хэд хэдэн удаа чөтвөрлүү дайрах тогтфоонд орсон. Тэгтээ Вермутийн булшны талаар огт сонсож байгаагүй гэж хэлэхэд Юужин зөвлөлийн удирдагч надад анхаарал хандуулж байгаа гэсэн. Юужин би цайз руу явж байгаа юм шиг дүр эсгэн уулыг шинжиж үзье гэж бодож байлаа. Тэг муу санаа бололтой. Бэ төлөвлөгөө рүү орохоос одоохондоо хар арслангийн цамхаг руу явъя гэж бодоод. Юужин хөөе Сиэл би чиний вивернээр хар цамхаг очиж болох юм байна гэж хэлэхэд Сиэл яг штэ би явхаас өмнө сануулъя. Чи эндээс хурдан явах хэрэгтэй. Энд удахгүй бусад хүдэгт баатрууд ирнэ гэж хэлв. Юужин тийм үү гэж асуух мөчөд Сиэл рүү гараараа дайрах ба Сиэл бусдын үсрэхэд Юужин салхины шид хэрэглэн Сиэлийг хүчтэй хол шидэн нисгэв. Юужин Виви дээр суухад Виви уурсан сандахад хөөе дахиад нов шултлаа зодуулмааргүй байвал миний хийснээр нис гэж хэлэхэд Виви шууд дээш нисэв. Сиэж Виви хөөе муу новш минь Виви буцаад ир гэж уурлав. Юужи түүн дээр буцаж очивол үхэн гэж мэдэрэ гэж хэлэхэд Юужиний өөдөөс маш олон хүдэгт баатрууд гарч ирв. Эдний дунд Кармен алах би бусад ахмадууд ямар харагддгийг мэдэхгүй байна. Гэхдээ эднээс нэг нь ч хүчтэй харагдахгүй байна гэж бодов. Ахлагч энэ бүгд зүгээр л шалгалт. Тийм болохоор түүн рүү хамаагүй хүчтэй дайч болохгүй гэж тушаав. Юужи хар аслангийн хүдэгт баатар хар аслан командлалд чадварлаг юм. Миний өмнөх амьдралд хүртэл эднээс шиг хүчтэй хүдэгт баатрын командлал байгаагүй. Гэхдээ алах бодлого дайрагтууд намайг шалгаж чадахгүй. Би харин та нарыг шалгах болно. Хар арслан командлал хэмээн бодоод шууд тэдний өөдөөс довтлов. Хар арслангийн хүдэгт баатар тэд бид нар руу ганцаараа дайрч байгаа мó түүнийг зогсоо гэж хаширв. Хар арслангийн хүдэгт баатрууд нумаа татан Юужин рүү зэрэг харвана. Юужин агаарт тэдний дайрагтыг нүмергөөрөөс орж аваад буцаан гаргахва. Буцаасан сумыг хааж байх зур гинт дид ахмадын ард Юужин гарч ирнэ дайрахад. Дид ахмад сэлмээрээ дайрагтыг хааж амжсан ч Юужиний нөгөө гараараа хүчтэй шидийн цохилт өгч хол нисгэв. Гэтэл Юужиний араас өөр нэг дид ахмад жадаараа дайрахва Наатан Лайнхарт байна. Ароотод харсан 3 дугаар командлын дид ахмад гэж танив. Наатан чам дээр Сиэл залуу хатагтай төрүүж ирсэн бололтой. Чи түүнийг хаана аргасан юм гэж асуув. Юужин тэр доор гэж хэлээд жадаар маш хүчтэй цуврал тогтлоо хийж эхлэв. Дайрагтуудад ядагдаж хойш цохигдоход дид ахмад би жадны тулаанд ядаглаа гэж юу гэж дайхав. Юужин хар арслан цайзад очиход л болно. Заавал тулаанд орох хэрэггүй гэж бодон хажуугаар нь бултан зүхтах мөчөд доороос асар том чулуу хүчтэй шидэгдэн ирнэ. Чулуу доороос ирсэн гэж гайхах тэр мөчөд. Кармен маш хурдан ард нь гар ирнэ. Сайн уу гэж хэлээд гинт гарч ирнэ. Юужиныг маш хүчтэй өшинглэн доош унгав. Юужин манаага өдөрдөн асуудалгүй газардахва. Юужин Сиэлийн хэлснээр бол бид нар луу гинтийн дайрагт хийх хар хаслан хүлэгт баатрууд дунд ахмадууд байгаа гэсэн. Тийм болохоор тэдний дунд ахмад байгаад нь гайхгүй байх хэмээн бодов. Хар аслан командлын 3 дугаар салааны ахмад Кармен Лайнхарт. Би арай ширүү мэндвчүү гэж асуухад Кармен Лайнхартын ард хар аслан хүлэгт баатрууд дээрээс бууж ирв. Юужин та нар надад арай л их хайр халамж өгөөд байгаа юм биш үү гэж асуув. Кармен чи бидний төсөөснөөс хамаагүй сайн байгаа болохоор тэр. Сиан одоо болтол айцтай хөөгдөж байгаа. Битгий сэтгэлээр унда чи бидний анхаарлыг татаж байгаад гэсэн үг. Би энд ирсэн болохоор шалгавт чинь хурдан дуусна. Кармен халааснасаа цад таргаж ирнэ.
3 минут. Чи миний дайралтыг 3 минут тисэж чадвал би чамайг шууд хар аслангийн цайз руу хүргэж өгнө. Юужин 3 минут нээр нү гэж асуув. Кармен тэгж чадвал чамайг үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй болно. Яасан? Чадахгүй юм шиг байна уу? Хитрхи урт санагдаад байвал 1 минут болгож бодж өгнө гэхэд. Юужин тэр намайг хүүхэдгээд өөртөө твтэй байгааг нь ойлгож байна. Гэхдээ ийм үг сонсох би залуу үчлээгүй болохоор зүгээрээ. Тань шиг настай хүн 3 минут хөдлөх биед чинь ахадсан гэрэг юм биш үү гэж асуув. Харуулууд. Юужны хэлсэн үгийг сонсоод айж цочирдон сандарна. Кармен 1 минут хангалттай байх болно гэж хэлээд хүчээ идэвхжүүлнэ. Юужин руу маш хурдтайгаар дайрч тэдний дунд хүчтэй тулаан ихсэн. Кармен Юужин руу тасралтгүй хүчтэй цохилтууд хийн. Юужин Карменыг гиндүүлэн дайрахад Кармен гараараа дайрахтыг хаахва, Кармен зөрүүлэн хүчтэй дайрахад Юужин дайрахтыг өөрийн хоёус хэлмээр амжин хаав. Кармен Лайнхарт Юужинийг хүчтэй цохин холбуулахад Юужин газарт хөлөөрөө тулж зогсоно. Кармен Лайнхарт "Өө би ясыг нь хугалах гэж байсан юмсаа. Тэгтэл тэр миний санснаас хамаагүй хурдан хариу үйлдэл үзүүлжээ. Тийм бол би үүнийг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй юм байна" гэж бодон маш хурдтай дайрав. Кармен болон Юужин нар маш ширүүнээр бие биерүүгээ дайран тулшбна. Кармен цоврал хүчтэй цохилтууд хийх бөгөөд Юужин бүх хүчээрээ хамгаална. Тэдний цохилтууд зүрх бүрт орж үсэрч, эргэн тойронд хүчтэй эрчим хүч засарна. Юужин үннийг хэлэхэд түүний чадвар намайг алмааруулж байна. Тэр 300 жилийн өмнө ийм чадвартай байсан бол одоогийн гişхий алдартай байх байсан. Түүний замсхийлэх аавра нь Амелия Мервинэгтэй дүүцгүүц байна. Үгүй ээ, одоо мэдэх боломжгүй юм байна. Амелия Мервин намайг алах бодолтой дайрсан. Харамсалтай юм. Би түүнтэй бие барихгүйгээр тулалдмаар л байна. Би түүнийг одоо ялж чадахгүй ч асаалтаа ашиглавал химээн бодов. Кармен Юужин руу эцсийн хүчтэй сохилтоо хийн. Тэдний сүүлчийн мөргөлдөөнөөс маш том дэлбэрэгт үсэж хоёулаа хойш үсрэн зогсоно. Юужин 3 минут өнгөрчлөө гэж хэлв. Кармен 3 минут болсон байхад би эмзэг газарлуун зохиж чадсангүй. Би хүчээ хянаж байсан ч түүн шиг залуу хүүхэдтэй илт давуу байдлаар тулалдаагүй гэж бодов. Кармен минут үлдсэн юм биш үү гэж асуухад Юужин үгүй ээ, би дотроо тоолож байсан. Юужин чи надтай тулдаж байхдаа тоолож байсан юм уу гэж асуув. Юужин та надад зөөлөн хандсан болохоор тийм ээ гэж хэлв. Цаанаас хэн нэгэн алга ташин гарч ирнэ. Гайхалтай гэж хэлв. Юужин будфигч алах. Зивэлард Хятфренч төрийн хааны зэвсэг. Тэр тэгэхээр ашхыг ашиглаж байгаа эзэн байх нь. Хар аслан командлын 1-р салааны ахмад Доминик Лайнхарт. Доминик чамайг 19 гэхэд чинь итгэж чадахгүй байна. Юужин Лайнхарт би чамайг чадварлаг гэдгийг ойр ойрхон сонсч байсан. Тэгээд цуу яриаг хэтрүүлэхтэй байна гэж бодсон. Тэгтэл цуу яриа учир дутагдaltaй байж Юужин баярлалаа гэж хэлээд бүх хийв. Доминик хатагтай Кармен түүнийг нэмж шалгах хэрэг байна уу гэж асуухад Кармен үгүй хангалттай гэж үзэж байна. Цайз руу явцгаая гэж хэлв. Кармен Доминик болон Юужиндар цайзын зүг рүү алхам матна. Сиэд хүй муу хогийн амтан минь. Чи яаж намайг орхиж чадж байна гэж уурлан хашгичв. Юужин чи энд ирэх замаа асуудалгүй болсон байна. Вивэрн чинь ухаантай юм гэж хэлв. Сиэл энэ чамааг өөрөө олсон. Энд ивсэн чинь сайн хэрэг болжлоо. Би одоо хар аслангийн цамхаг руу явах хэрэгтэй байна. Намайг хүргээд өгч гэж хэлв. Сиэл чи надтай хамт Вивэрн дээр сумаар байгаа мó гэж асуухад Юужин хүсгүй байгаа мó гэж асуув. Сиэл тэгсэн юм алах гэж хариулв. Сиэл ойртоор унтчаа шүү гэхэд Юужин би унсан байлаа ч үхэхгүй гэж хэлв. Сиэл битгий Вивигийн хайрснаас бариад бай. Түүнийг өгдгөөд байна гэж анхааруулхад. Ганц хайрснаас нь барихаар өгдвөл энэ яаж Вивэрн байх юм? Хэрвээ энэ өгдөж байгаа бол чиний Вивэрн хараад идсэн гөрүүл юм байна гэж хэлв. Сиэл Виви тэр зүгээр л мэдрэмтгий гэж хэлээд Юужин Сиэлийн бит хүснээс барив. Одоо бол уу гэж асуухад Сиэл баярлан тийм ээ гэж хэлв. Сиэл замаасаа жаахан хазаахад Юужин чи юу хийгээд байна гэж гайхан асуув. Сиэл тэнд очихоос өмнө энэ хавар нисэх сайхан байна гэж хэлээд инээмсэглэв. Юужин би тэхий оронд хурдгашил цайз руу очиж хоолоо идчихэд усанд ормоор ангихэд Сиэл чи тэнд очиод лекц сонсно гэж хэлээд тэд нисэхэр болов. Үзэгдэр шилжиж Юужин цайзад ирсэн байх ба Кармен хар аслан командлал хүн хүч муутай байгаа. 300 жилийн түүхтэй авга Лайнхарт гэр бүлийг хамгаалдаг Хүлэгт баатрын командлал хитрхи цөөхөн гүнтэй байна гэж хэлэхэд
Юужин биднэрт тэрийг яаж ч чадахгүй шүү дээ. Төв байрны цагаан арслан командлын хажууд хар арслан командлалд Лайнхарт гэр бүлийн хүмүүс л байдаг гэж хэлэхэд. Кармен яагаад гэвэл хар арслан командлал гэр бүлийн эмч замбраагүй бохор ажлыг хийдэг. Дадны хүмүүсийг үүнд оролцуулж болохгүй. Юужин Лайнхарт хар арслан командлалд ор гэж санал болгов. Юужин би 2 жилийн өмнө наад саналаас чинь татгарцсан биз дээ гэж хэлэхэд. Кармен би твхэд чиний шатурыг өөрийн нүдээр хараагүй байсан. Өнөөдөр тэрийг чинь харлаа. Хоёрдугаар салааны ахмадын дид ахмадын албан тушаал хоосон хിവэр байгаа гэж хэлв. Юужин тийм бол тэр 2 жилийн турш юу хийж байсан юм бэ гэж асуув. Кармен тэр нэг хүн олсон боловч ааш муутай болохоор түүний аашийг тэсвэрлэх хүн олдоогүй. Чиний шатур надад түүнийг санагдуулж байгаа. Тэр чамд заасан гэвэл би лав гайхгүй гэж хэлв. Юужин би түүнтэй өмнө нь уулзаж байгаагүй гэж хариулв. Кармен чи түүний шав болвол та хоёр сайн таарна. Бас хар арслан командлалд орох нь гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг гэж хэлэхэд. Юужин тэхэн сайн ч гэсэн би өөрийнхөө нэр хүндийг нэн тэргүн тавина хэмээн бодоод татгалзав. Кармен зөвлөгч чамаас болгоомжилж байгаа. Сүүлийн үед Нахмагийн нөхцөл байдал с ิจ гтэй байгаа. Тэгтэл чи тэр талаар ярилцахгүйгээр тийшээ явчихсан гэхэд. Юужин та намайг Нахмагийн хүмүүстэй хувьилжсан гэж бодоогүй үсттэй гэхэд. Маш бага магадaltaй ч гэсэн бид бүр орхигдуулж болохгүй. Хэн юудыг харавхан шидэд орно гэж төсөөлөх вэ? Чи олон янзын санал авах хэмжээнд байгаа. Чи их чадвартай боловч удам угсаанаасаа болж эрх мэдэрт чинь хязгаарлагдаж байгаа. Хэн нэгэн чамд үрхийн тэргүүлэгч болоход чинь туслая гэж санал тавил яах юм гэж асуув. Юужин би үрхийн тэргүүлэгч болмооргүй байна гэж хариулв. Кармен тэгвэл арай өөрөөр бодоод үзэлтэй. Чи ийм чадварлаг юм чинь хинч байсан чамааг өөрийнхөө таз болгохыг хүснэ. Нахмагийн султан эд хөрөнгө эрх мэдлийг амсна уу гэж асуухад Юужин та яг одоо намайг байцаагаад байна уу гэж асуув. Кармен тийм ээ гэж хариулахад. Юужин тэгвэл надад танд хариулах шаардлага байхгүй юм байна гэж хэлв. Юужин энд байгаа хүмүүс надаас адилхан асуулт асууна гэдэгт итгэвтэй байна гэж хэлээд өрөөнд ороход. Доктор зөвлөлийн толгойлогч Донерес Лайнхарт, Лайнхарт үрхийн тэргүүлэгч Гилдард. Лайнхарт зөвлөлийн гишүүн, Клейн Лайнхарт зөвлөлийн гишүүн. Шийдээр мэрэгсэн салбар гэр бүл, хар арслан, командлын 1-р салааны ахмад. Доминик Лайнхарт, хар арслан командлын 2-р салааны ахмад. Ксенос Лайнхарт. Юужин сайн байна уу хүндэт зөвлөлийн наснуудаа намайг Юужин Лайнхарт гэдэг. Инээ гинтийн ч гэсэн энийг хараад өгөөч гэж хэлээд нүмерэг дотор байсан хөшөө болон бушны чулууг зөвлөлийнхэнд үзүүлв. Клейн хөшөө бушны чулуугаар энэ юу юм гэж гайхан асуув. Дионерс бушны чулуу дээр нэр байна. Хамел Дайнас гэж уншаад айж цочирдов. Гилдарт мунхаг Хамел гэж гайхаж байтал Дионерс чи хаанаас энийг авсан юм гэж сандран асуув. Юужин би энийг ноён Хамелийн бушнаас олсон. Ксенос Лайнхарт ноён Хамелийн буш гэж дуу алдан гайхав. Энэ удаагийн Park Mine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.